Зээсэн байцгаана уу? Ингээд Сөүлээр аялж байгаа, аав ээжтэйгээ аялж байгаа 2 дахь өдөр эхэлж байна. За сайхан өглөө өгтлээ. За метро өнөөдөр бас метроор аялах учраас карта зэнэлэх орондоо нөгөөх чинь жоохон поз аваад эхлэв. Тэгээд жихэн байсан ч гэсэн яг хоо ер нь бол тэгэл хангамд л явсан да. За ер нь бол эхлээд бол гол метро юмнуудаа сайхан олоод Солонгост ямар ч байсан метроны картны систем юмнуудаас аваад аваад за метро авлаа гэж байж байна. За бид дөрөв болохоор Коиксийн номын сан орно. За өнөөдөр хэд хэдэн төлөвлөгөөд Коиксийн номын сан дээр нэрээ нэмээд хэлэхэд бол боловсролын үзэсгэлэн аймаг 21-ээс 23 болж байгаа. За манай хоёр маань одоо тэгэл аялж байгаа аялах төлөвлөгөө юмнуудаа л бодоод нэлээд боловсронгуул явж байгаа да. За Коикс дээр очсон чинь айгүй гоё юм шинэ жилийн бүх чимэглэл юмнуудаа аваагүй байсан. Тэгээд яг буцаад ингээд утсан юм шиг санагдсан. За экспо дээр хэд хэдэн гоё юм соёлын чанартай юмнууд байсан. Дундуур нь хоёр гол ажлаа амжуулж аваад за өдөр наав ээжээ дагуулад юу байсан? Soul Sky 100 давхар явж байна. За нэг чихмэх нэг жоохон сонирн болоод тэ тэгээд амчаас аав ээжтэй хамт дэшээ гараад явж байна. За тэгээд лептоп ингээл явж байгаа нөгөө дүрс бишлэг үзэж идэл тэгээд ягаад ч хөл болчдөг доо. За тэгээд шилэн юун дээр зогсон ээж бас нэлээд сандарсан. Тэгээд хотын аялал маань бас ингэж явсаар байгаа өнгөрлөө. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Д3-аар уулзъя.